Зя сайн байцгаана уу? Тэгэхээр би өмнө хэлсэн байгаа. Одоо хятад хүмүүсийн ашигладаг сайт одоо аппликейшнүүд дээр ингээд монголчуудыг Монголын онцлог юмнуудыг ер нь юу гэж ярьдаг юм бэ? Тэгээд тэр талаар одоо бичлэг хийгээд явна гэд хэлсэн байгаа. Өнөөдөр болохоор би WeChat дээр WeChat-ыг би бас ашигладаг. Хятад хүмүүс бас маш ихээр ашигладаг. Ер нь бол Facebook Messenger шиг ер нь Instagram шиг ч юм уу маш ихээр ашигладаг. Ер нь баг бүх хүмүүст байдаг. Тэгээ бичлэг хэсэгт нь болохоор би хайсан Монгол улс гэд хайсан. Монгол улс гэд хайхад болохоор ингээд гарч ирж байгаа одоо бичлэгнүүд. Тэгээ ер нь бичлэг хэсгээс хайсан болохоор би зөвхөн бичлэгнүүд л гарч ирнэ. Тэгээд бичлэгнүүд дээр болохоор Монгол улсыг танилцуулахдаа ингээд ер нь бол нэг тийм гоё юм бол баг байгаагүй. Үнэхээр муухагаар ярьж гин яалтчгүй хоёр талдаа одоо Монгол ч гэсэн нэг хятад хүмүүсийг нэг гоёар яриад байдаггүй. Тэрнтэй адилхан хятад ч гэсэн ер нь тиймэрхүү байна. Бас WeChat ашигладаг хүмүүс бас өөрсдөө сонирхоод Монгол улс гэдэг бичлэг хэсэгт нь хайгаад үзээрэй. Тэгээ яадаг ч байсан Монголын талаар зөндөө юмнууд ярьсан байлаа. Ер нь ихэвчлэн муу юмнууд байсан. Хамгийн ихэнд болохоор хамгийн их одоо байгаа бичлэг болгон дээр нь баг ингээд 10 бичлэг байлаа гэхэд баг 10-ны 5 6 дээр нь ингээд ярьж байгаа нэг сэдв байгаа байхгүй юу. Тэр нь болохоор Монголд маш их тийм ганц бие ээж байдаг гэд одоо салаад одоо ганц бие ээж болон нөхрөөсөө салцсан тийм эмэгтэйчүүд маш ихээр байдаг гэж бичлэг болгон дээр ярьж илээ. Тэгээд тэрийг нь болохоор ингээд ингээд зарим бичлэгэн дээр болохоор Монголын хүн амын одоо 6-ны 1% нь ингээд одоо салчихсан тийм эмэгтэй байдаг. Одоо ганц бие ээжүүд байдаг. Зарим дээр нь болохоор Монгол улс болохоор ингээд 3 сая хүн амтай. Тэгэхэд нэг 300 мянган нь бол тийм одоо ганц бие ээжүүд энэ төр одоо салчихсан нөхрөөсөө салцсан эмэгтэйчүүд байдгаа гэдгсэн байсан. Тэгээд төрөл бүрээр тайлбарлаж байгаа ингээд Монгол эмэгтэйчүүдийг болохоор муугар хэлж байгаа ингээд ийм жоохон завхай гэдэг утгаар нь айгу муухагаар хэлж байгаа. Завхай одоо эмэгтэй хүний хувьд болохоор жоохон тийм одоо нөгөө талын одоо энэ хоёрдугаар одоо нөгөө нэг энэ ор хүнсний одоо энэ асуудал дээр болохоор Монгол эмэгтэй хүн болохоор айгу тийм нээлттэй байдаг. Айгу нээлттэй ингээл тийм айгу муухагаар л ер нь бол хэлж байгаа юм. Зарим бичлэгэн дээр нь болохоор ингээд жоохон тайлбарласан маягийн юмнууд оруулж ирж байгаа. Монгол эмэгтэйчүүд болохоор түүхэндээ болохоор монголчууд нүүдэлчин хүмүүс. Тэгээд нүүдэлчин хүмүүс болохоор эрэгтэй хүмүүс нь байнга одоо газраа үзээд ч юм уу янз бүрийн төрөл бүрийн адуундаа явдаг ч юм уу ингээд дайнд явдаг ч юм уу ингээд төрөл бүрээр ингээд эхнэр хүүхдээ ингээд хаяад явцдаг эсвэл ингээд хамгаалах га дайнд явдаг ч юм уу ер нь бол маш олон тийм асуудал ингээд шалтгаанаас болоод гэрээсээ явцдаг. Гэрт нь болохоор эхнэр нь хүүхдүүдтэйгээ үлддэг. Тэгээд ер нь түүхэндээ цусандаа ингээд генд нь ингээд угаасаа анханасаа эхнэрүүдээ үлдээгээд нөхрүүд нь явцдаг тийм үзэгдэл маш их гардаг байсан болохоор эхнэрүүд нь ингээд угаасаа нөхрүүд нь байнга л ер нь хол яваад л ингээд ер нь байж идэггүй. Тэгээд тэр нь тасцсан ингээд удаан ингээд ер нь бол эрэгтэй хүнтэй байх тийм одоо ер нь сэтэл төрдгөө нэг ухааны тиймэрхүү юм ярьж байгаа юм. Тэр нь болохоор одоо ингээд тийм болохоор ингээд хэвийн үзэгдлээ. Тэгээ ингээд байхгүй байгаамаа. Тэгээд зарим нь болохоор ингээд Монгол эмэгтэйчүүд ингээд зүгээр баг хүүхэд төрүүлэхийн тулд л ингээл баг амьдрдаг ухааны юм ярьж байгаа. Монголд болохоор эмэгтэй хүн одоо салж нийлэх нь чухал биш. Хүүхэд төрүүлээд олон хүүхэд төрүүлж чаддаг байх юм бол үнэхээр мундаг одоо сайн гэж одоо сайшаагддаг болохоор одоо эмэгтэйчүүд нь салаад чамаагүй өөр хүнтэй гэрлээч чамаагүй ингээд хүүхэд төрүүлээд яваад байдаг нэг тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд нэгт хамгийн их ярьж байгаа нь болохоор энэ байгаад байгаа юм. Тэгснэ хамгийн их ингээд одоо хүн бол баг бичлэг болгон дээр гарч байгаа юм. Хоёрт нь болохоор Монголын одоо ингээд секс сервис гэдэг одоо ингээд секс үйлчилгээ тиймэрхүү одоо ингээд стрип одоо тийм бие үнэлэх тийм ажил хийдэг эмэгтэйчүүд маш их байдаг. Тэр нь ингээд улс даяараа амар хөгжсөн одоо ингээд улсаас нь болохоор хууль улс төрийн байгууллага болохоор тэрэн дээр хараа хяналт тавьдаггүй ингээд улс нь ядуу болохоор одоо ингээд ийм бие үнэлэх одоо ажил хийж байгаа хүмүүс маш ихээр байгаа. Одоо тэрийг болохоор улсаас нь ингээд хараа хяналт тавьдаггүй гэж маш их хүмүүс ярьж илээ. Энэ дөр болохоор үгүй Монгол улсад угаасаа хуулийн тогтоомжд ингээд хууль тогтоомж байдаг. Монгол улсад болохоор энэ бие үнэлэх бол хориотой байдаг. Тэрийг үнэхээр мэдэхгүй байж гэнэ хятад хүмүүс ерөөхдөө тэгж ярих дуртай Монгол улсад ирж исэн хүмүүс ч юм уу үнэхээр гайхалтай тийм юмнууд
одоо хууль тогтоомж байдаг үгүйг мэдэхгүй мөртлөө байхгүй гэдээ одоо бичлэг хийгээд ярьж гин. Тэнгүүтээ тэрийг нь би одоо Монгол улс гэж хайсан. Тэнгүүт би одоо Монгол улсын эмэгтэйчүүд эсвэл Монгол улсын одоо секс сервис гэдэг юм уу тиймэрхүү одоо түлхүүр үг ашиглаж ороогүй зүгээр Монгол улс гэд та бүхэн WeChat ашигладаг байх юм бол өөртөө хайж болно. Тэгээ ярьж байгаа юмнууд нь бол тиймэрхүү байлаа. Үнэхээр муухай юмнуудыг дандаа ер нь бол яриад байгаа юм. Дараагийнх нь болохоор хамгийн их ер нь ярьдгийн да хятад хүмүүс ингээд Монгол гуравт нь болохоор ярьж байгаа нь угаасаа гэхдээ хүмүүсийнх нь ярианаас бол байнга сонсогддог. Тэр нь болохоор Монгол улс болохоор ингээд хятад улстай ингээд нэг гэр бүл байсан. Тэнгүүтээ одоо Орос одоо зөвлөлт холбоот улсаас болоод тэгээд ингээд манай ингээд хятадын нэг ийм одоо хэсэг одоо баг гэр бүлийн гишүүн байж байгаад ингээд тусгаарлагчлаа ингээд Орос зөвлөлт холбоот улсаас боллоо. Тэд нар ингээд нөлөөлөөд ингээд бидний ийм аз жаргалтай сайхан гэр бүл мүл гэж яриад хятадтай ингэж хамааруулах айгуу дуртай, хамааруулж ярих дуртай. Тэнгүүт ер нь бас мэдгүй хүмүүс Монголд бас айгүйх байдаг юм шиг санагдсан. Од мөндөр энтергээ сууган дээр тэр гоё танилцуулж байгаа. Тэрийг бас үзээрэй. Монгол хятад хоёр хизээч нэг тийм монголчууд бол хизээч хятадын нэг тийм одоо хэсэг бол байгаагүй. Харин хятадууд болохоор Монголын одоо эрхшээлд бол байж исэн. Сүүлд болохоор манжийн дарлалд бол байсан, дарлалд байж исэн. Тэгэхээр манж гэдэг нь болохоор манж хүмүүс нь ч гэсэн яг үндэ хятад хүмүүс биш. Одоо гэхдээ хятад хүмүүсийн ингээ хятад хүмүүст уусаад ингээд алга болж байгаа хүмүүс л дээ. Гэхдээ ер нь бол манж хүмүүс ч гэсэн анханасаа ер нь бол хятад хүмүүс байгаагүй. Тэгээд тэр үед болохоор ер нь бол анхандаа Монгол улс бас одоо ер нь бол дарлал байсан. Гэхдээ ер нь бол хамтрагч маягаар бас байсан шүү. Анхандаа бол ер нь бол тэгээд хятад хүмүүс болохоор ер нь бол бид нар Монгол болохоор манай нэг хэсэг гэж ярих дуртай. Тэрийг амар гой гоёор танилцуулна. Бид нар болохоор нэг гэр бүлээ. Тэнгүүтээ одоо ингээд хэцүү байгаастай ингээд Монгол улс одоо ингээд хятадын нэг хэсэг хിവэрэ байсан бол одоо аз жаргалтай сайхан байгаа энэ төр гэж ярьдаг. Гэхдээ яг үнэндээ бол хятад улс үнэхээр хөгжсөн. Гэхдээ яг ингээд нийгэмд нь ороод амьдарсан хүмүүс ер нь бол мэдж байгаа бах тийм амар амархан газар бол биш. Үнэхээр хэцүү. Дотор нь ингээд маш их хүмүүс хоорондоо өрсөлдөж явдаг болохоор ажилгүйдэлч гэдэг юм уу. Тэгээд бас ингээ хар ажил хийдэг, халтуур хийж явдаг. Амьдрал нь үнэхээр боломжгүй байдаг. Сарынхны орлого нь хүрдэггүй хүмүүс ч гэсэн зөндөө байдаг. Байшин одоо ингээд одоо өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүс бол маш ихээрээ байдаг. Ажил олдохгүй, тэрнээсээ болоо стресстэй ингээд ер нь тиймэрхүү асуудал зөндөө байдаг. Миний бодлоор болохоор яг улсынх нь хөгжлийн хувьд бол хятад улстай Монгол улс арай угаасаа харьцуулах боломжгүй. Гэхдээ Монгол улс маань бол үнэхээр ер нь бол сайхан хятадыг бодвол нийгмийг бодвол амьдрахад арай тохиромжтой сайхан газар шүү. Одоо бол нэг хитэ асуудлаа шийдчихвэл болох гэдэг юм. Агаараа шийдчихвэл болох гэдэг юм. Тэгээд төгжрээгээ шийдчихвэл болох гэдэг юм. Бусдаар бол надад бол нэг тийм амар асуудал бол байхгүй байгаа. За тэгээд тэрэн дээр ингэж айгүйх ярьдгийн угаасаа хятад хүмүүс ам дээр ч гэсэн айгүйх ярьдаг. Нэг гэр бүл байсан одоо ингээд дөнгөтөр зарим бичлэгнүүдээр амар зөвөн хэлж байгаа. Монголчууд бол ингээд манай ингээд нэг хэсэг байж исэн. Тэнгүүтээ одоо яг зөвлөлт холбоот улсын үед болохоор хятад улсыг ядуу байна гэд ингээд одоо зөвлөлт холбоот улсыг дагаад ингээд одоо баг ингээд явцсан. Тэнгүүтээ одоо болохоор ийм одоо гоё болцсон. Өвөр монголчуудыг хаар үнэхээр ийм баян тансаг одоо гоё болчлоо, хөгжчлөө. Монгол улс бол ингээд харамсаж байгаа хаа одоо буцаад ирье гэсэн ч гэсэн болохгүй нэг тиймэрхүү юмнууд айгүйх ярьж байгаа юм. Тэгэхээр Монгол улс ер нь бол очихыг бол хүсэхгүй байгаа. Тэд нарыг болохоор хятад хүмүүс өөрсдөө мэдэхгүй байгаа. Тэрийг амар ярих дуртай. Одоо эрхийг хүсэж байгаа байх гэж айгүйх нийлхийг хүсэж байгаа байх гэж айгүйх ярьдаг. За тэгээд иймэрхүү юмнууд болохоор бичлэгэн дээр болохоор хамгийн их гарч байгаа нь эднэр байгаа. Энэ дөрвөн асуудал байгаа. Тэнгүүтээ хүмүүс хятад хүмүүс болохоор ер нь бас зарим бичлэгнүүдээр нь болохоор ингээд хүмүүс монгол хүмүүсийг айгүйх архи удаг. Архины хувьд ингээд маш их өндөр хэрэглээтэй ер нь бол замбраагаа алдсан гэж айгүйх ярьдаг. Гэхдээ ойрын үед бас судалгаанууд байдаг. Z үеийнхэн өтер ер нь бол архи ер нь бол хэрэглэхээ маш их багасж байгаа. Би болохоор өөрөө бол огт архи хэрэглэдэггүй. Одоо алкогол орсон юм болгоныг би хэрэглэдэггүй байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн ер нь бол өөрийнхөө эрүүл мэндэд бас одоо ингээд юу яагаад
гэр бүлийнхэндаа ч гэсэн одоо хайртай болоод өөртөө хайртай болоод битгий арх хэрэглээрээ арх нь болохоор ер нь бол боловсруулах одоо ингээ боломжгүй ходоодонд амар их ачаалал өгдөг, илгэнд маш их ачаалал өгдөг тийм одоо хэрэглээний нэг юм байгаа. Одоо хэдийгээр ингээ тэр хугацаанд ингээл гоё байдаг боловч гэхдээ арх нь бол таны биеинд үнэхээр хэрэггүй арх уусан үедээ хүмүүс маш их хэмжээний асуудлууд гаргадаг, зодон зохион гардаг, бие биентэйгээ муудалцдаг, гэмт хэрэг гардаг, бусдыг гэмтээдэг асуудлууд айгүйх гардаг болохоор хэрвээ болвол арх битгий уугаарай. Тэгээд би болохоор бас өөрөө үлгэр дуурайл болоод дүү нартаа ингээд нөлөөлнө гэж боддог. Тэгэхээр архийг бол битгий уугаарай. Хүн болохоор архийг боловсруулж чадах хэмжээ нь болохоор хүний биеийн жинг 1 мг-аар үрчсэн хэмжээтэй. Тэгэхээр та одоо 70 кг бол 70 мг-ыг л таны бие боловсруулах ингээд одоо боломжтой. Бусдаар тэрнээс их болох юм бол таны бие тэрийг ингээд илгэндээ ингээд илгчийн энийг ингээд одоо боловсруул цэвэршүүлж ингэж юу яадаг болохоор маш их ачаалал аваа таны эрүүл мэндэд маш муугар нөлөөлнө шүү. Тэгэхээр арх битгий уугаарай, айрыг уцгааж агаарай. Тэгээд тамхи бас битгий хэрэглээрэй. Тамхи нь танд одоо ингээд ер нь бол маш муугар нөлөөлнө. Хооштой ингээд тэрэндээ хит их автдаг болно. Тэгэхээр арх тамхи хоёрыг битгий хэрэглээрэй. Тэгээд арх тамхи хэрэглэхгүй байх юм бол таны ген бол цаанаасаа өгөгдсөн маш төгс гентэй. Тэгэхээр надтай адилхан хаан чамаагүй бэлтгэл хийж байгаараа би бол зааланд бэлтгэл хийдэггүй, гэртээ бэлтгэл хийдэг. Гэртээ бэлтгэл хийсэн ч гэсэн ингээд ер нь бол дайггүй болоод байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн надтай адилхан гэртээ өөрийгөө бүтээж чадна. Тэгэхээр дараагийн бичлэгэн дээрээ би өөр юмнууд дээр ер нь юу гэж ярьсан байна гэдгийг ярилцах болно. Энэ ви чатан дээр болохоор ер нь бол ганц хоёр гайгүй гэмээр юм уу да бичлэг бас байх нь байгаа. Гэхдээ нэг тийгэж магтаад монгол хүмүүсийг магтаад байгаа юм бол алга ядуу байна, болохгүй байна. Энэ одоо секс сервис үйлчилгээ айгүй хөгжсөн газар байна. Ядуу бүх юмнууд нь болохгүй л гэсэн нэг тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд хятадтай ингээд манай нэг хэсэг байсан бол гой хөгжих байлаа мэлээ. Нэг тиймэрхүү ви чат дээр бол нэг тийм гой юм байсангүй. Тэгэхээр би дараагийнхаа сайт юмнуудыг та хэд бас судлуулахаар ингээд одоо мэдээлэл байх юм бол над руу хэлээрэй. Комент хэсэгт үлдээгээрэй. Би тэгээ судалж өгье. Баярлалаа.